Бэлэн тоглолтоор нэг анх удаа клубын үе явлаа. Тэгээд клубийнхаа үйл ажиллагааг төлөвлөсөн. Бэлдсэн тэр бүх зүйл маань одоо 100% биелэж амжилттай ирсэндээ манай клуб бүгдээрээ маш их баяртай. Мэдээж нэг талбай дээр хийж байгаа учраас нэг талаас аягүй том сэтгэл зүйн давуу талтай, одоо орчны мэдрэмж буюу одоо талбайгаа мэдрэх тал дээр давуу талтай байгаа юм биш. Нөгөө талаасаа бол одоо саяны хоцсон ажлуудаа хамгаалах, батлах одоо тийм шаардлагатай байна. Тийм учраас тэгэхээр илүү их бидээс судалж ин яг тоглолтоос тоглолтны нэг тоглолтоор бид нэр илүү анхаарал явж байна. Ахлах тасалжуулагч гэх юм бол манай дэшг тасалжуулагч маань одоо хоёрын шилтгааны улмаас инструктор гэдэг гээд ажлааргууд явсан. Тэгээд би ажлыг авсан. Тэгээд одоо бол яг гол амжилтын үнс гэх юм бол манай тамирчид нэгдүгээр маш сайн хичээл зүтгэж байгаа хариуцлагатай байгаа. Хоёрдугаар гэвэл одоо манай багийн удирдлагууд пүүж яах одоо манай туршлагатай тамирчид манай жигээс зөвлөж дэмжиж явж байгаа. Тэрний одоо үр нөлөө гэж харж байгаа. Ерөнхийдөө тасалжуулагчийн баг бол арай албаны ажилчид бүгдээрээ судалж байгааг манай баг дээр ямар байрлалын хүн хэрэгтэй вэ тий. Амун бусад багууд маань ямар байрлал дээр ямар хүн төстэй байгаа вэ гэдэг бусад багийнхаа ростер дээр үндэслээд бид нэр төв авъя. Төвийн төрөж авъя гэдэг юусэн шийдвэр гаргасан. Дэмжлүүднээс одоо Жорди Шимангаа гаргасан. Тэгээд Чимэнга маань бол ерөнхийдөө маш сайн цахилгаан баттай агшил сэтгэлтэй мундаг тамирчин байна гэж харж байгаа. Манай багч гэсэн орж ирээ манай залуучууд бас гоё зөв үлгэр дуурайлаад үзүүлж байгаа. Мэдээж сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээд Монголын сэтгүүгийн түүхэнд ингээд 3 дараас аялан тоглолтод очиж тэгвэл байхгүй гэсэн. Тэгээд мэдээж энэ бол шинэ түүхийг болж байгаа бол энэ цаашдаа олон багуудын клубүүд тэгээд усан шигшээ багууд бүх насны ангиллын багууд ингээд шинэ одоо урам болж байгаа болов тийм түүх болж байгаа болов гэж найдаж байна. Тэгээд маш баяртай. Мэдээж багууд өсөлт багуудын сүүлийн тоглолтууд скаутинг гэдэг мэдээ сүүлийн тоглолтуудыг бүтэн авч байгаа. Тэгээд тоглолтууд дээр ямар довтлоо ямар хамгаалалт илүү давтагч байна. Тэр болгоны барьж авдаг. Тэгж өөрчлөгчсөн судалтай. Тэгээд 3 баг бол гурлаа мэдээж тоглолтын аргаар системийн хувьд бол өөр багууд байсан. Тэгээд нэлээд юм их тийм ачаалттай яг финалд давхцаж байгаа учраас нэлээд тийм ачаалттай байлуулаад ирсэн. Ямар ч 10 гарсандаа баяртай. Би бол тав мэдж байгаа хасуулуудын яг одоо байгаа баг хамгийн шинэ гишүүн нь. Тэгээд ерөнхий клубийнхаа зарчим нь үйл ажиллагааны зарчим нь ингээд нэг бүтцээ олцсон. Тэгээд багийн эз тэгээд удирдлага тасалжуулагчдын арын албаны ажилчид эмч хөдөлгөөн засалч за тэгээд тоглогчид гэдэг ингээд бүгд нэг өөр өөрсдийн үүрэгтэй тэр үүргийнхаа дагуу ажил үүргийнхаа хуйлт маш сайн байдаг. Тэр нь бус багуудаас ялгардаг юм байна даа гэж болж харж байна.